Тавханд оройн дөргээ. За шинэ сайднэр томилогдох чинь хэдэн асуултууд бас хэдэн үг байна. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас бас 2-3 тодруулах асуух зүйл байна. За өнөөдөр иргэдийн өсөж байгаа хамгийн хүлээлттэй байгаа асуудлуудын нэг нь бол одоо нийгмийн хамгааллын, нийгмийн даатгалын тогтолцооны шинжилгээний талаар иргэд одоо аж ахуйн нэгжүүд агж их төвөн хүлээж байна. За нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудал дээр одоо ямар байр суурьтай байгаа вэ? За тухайлбал нийгмийн даатгалын шимтгэлийг одоо хэд өндөр байна гэд 2023 онд парламент цэгийн дээр одоо санал асуулга болсон. 105 мянган одоо бууруулах дээр саналаа өгж энэ асуудал дээр одоо бас нийгмийн анхааралд орсон гэж ойлгож байна. За нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өндөр байх нь одоо сангийн орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үл одоохондоо үзүүлж байгаа. Алстаа бол энэ өөрөө хөдөлмөрийн зах зээлд одоо ажиллагчдын тоо буурах, даатгуулагчдын тоо буурах зэрэг сөрөг нөлөө үл үзүүлэх хандлагатай байна. За иргэд насаараа хөдөлмөрлөж байгаа. 20, 30, 40 жил хөдөлмөрлөө тэтгэвртэй гарч байгаа. Яг энэ нийгмийн даатгалт төсвийн бодит үр шимээ иргэд маань хүртэж чадахгүй байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бас богино. Энэ дээр одоо яг ямар шийдлийг та одоо бас ажил хэрэг болох вэ? Өнөөдөр ахмадуудын маань 70 орчим хувь нь одоо тэтгэврийн зээлтэй байгаа шүү дээ. Ахмадуудын маань тэтгэврийн зээл авдаг одоо бас тэр нөхцөл байдал нь хомигдсан. 24 сар бас энэ нь одоо багассан гэж байгаа. Энэ дээр одоо иргэд болон одоо ахмадууд маань бас үнэхээр бохимдолтой байгаа. Үнэхээр их мессеж хүчиж байна, асууж өгөөч. Энийг энэ ахмадуудтай бид хүн бас нээж өгье л доо. Тэтгэврийн хангалттай аваг, гадаад дотоодод аялаг, юм үзэг, чөлөө цагаа одоо бас тэр үр бүтээлтэй өнгөрүүлэг. Энэ дээр нь одоо бас тодорхой шийдлэг гаргаж өгөхгүй бол зөвхөн одоо сая нэг өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд хүүхдүүд нь тэтгэврээ аваад үрээ ичдэг юм шиг, машины зээл авдаг юм шиг ийм ойлголт болсон шүү дээ. Энэ дээр одоо яг тодорхой бас байр суурийг илэрхийлээч гэж хүсэж байна. За боловсролын сайдаас бас тодруулах хоёр зүйл байна. За өнөөдөр манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн хэмжээнд сая 60 мянга орчим хүүхэд суралцж байна. Өдийн цай хөтөлбөр хэрэгжиж байгаа. Цэцэрлэгийн хүүхнийг 4000 орчим төгрөг. За ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд 2500 төгрөгөнд одоо энэ өдрийн хоол цэцэрлэгийн зардал байна. За нэмэлт 1 минутыг нэмэгдүүлэх боломж байгаа юу гэдэг дээр асууж байна. Хоёрдугаарт энэ зөвхөн ерөнхий боловсролын сургууль дээр бага ангийн хүүхдүүдийн өдөө хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тэгэхээр дунд анги руу шилжүүлэх бага дунд ангийнхаа энэ өдөө хоол хөтөлбөрт хамрагдах энэ боломжийг эрэлхийлээч. Мөнгөний одоо бас энэ боловсролын сайдын хувьд энэ оны төсөвдөр одоо бас сайн одоо шаргуугаа үзэл тавиулж өгөөч гэж байна. За хоёр дахь асуудал нь болохоор энэ ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоотой байгаа. Хөдөө орон нутгаас ирж байгаа асуултуудын 6 наснуудыг яах юм бэ? Хөдөө орон нутагт хүндрэлтэй байна. Хичээлийг нь хөтөлбөр бас өндөр байна гэж. Олон улсын жишгээр бол 1-2 дугаар анги бол одоо хичээлийг нь хөтөлбөр агуулга нь одоо бас харьцангуй хөнгөн байх. Энэ чиглэл рүү нь явуулах. Ялангуяа энэ хөдөө орон нутгийн бол хүсэж байгаа чинь бүр 7 настайгаас нь оруулж болдгоо мүү гэд. Энэ дээр нэг бодиттой яг үр дүнд хүрэхүйц алхмыг бодлогыг оруулж ирээч гэж танаас хүсэж байна. Хариулт авъя. Эхлээд Абубакр нэр дэвшиж хариулна. За баярлалаа. Алтан шаагийн гишүүн их чухал асуудал хөндөж ирэл да яхаар байхгүй бас нийгмийн өмнө тулгарч байгаа. Цаашдаа бид нар салсаа удаж шинжилэлүүдийг хийх ёстой энэ зүйлүүдийг дурдж байна. За нэг амсгаагаар яг энэ хувь хэмжээг бууруулах тал дээр нийгэм даатгалын шимтгэлийн бол эргээд төсөвтөө ачаал өхөр харагдаж байгаа. За зайлшгүй ёстой реформ мөн үгүй мөн. За энэ хамгаалалтын сайд ажиллаж явах хугацаанд бол бас хуулийн төслүүд боловсруулад бэлэн болж байгаа юм. Зарим гишүүдийн зүгээс ч гэсэн энэ дэшиг буулгах асуудлыг бол байнга ярьдаг. Суурь бүтцийг нь одоо яг авч үзэхгүй бол шууд хувь хэмжээ бууруулна гэдэг бол бас эрсдэл дагуулах магадaltaй харагдаж байгаа. Одоо энэ нийгэм даатгалын шимтгэлийг шууд хуваар бууруулахад хүнд байна.
За харин ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээнд ажилтнтай адил хязгаар тогтоох санал бас боловсруулах бас бололцоотой. За залуучууд оюутнууд ажил хийх юм бол нийгэм даатгалын шимтгэл төлөхгүй байхаар зохицуулт хийхээр бас бодлого гаргаж ажиллах бодолтой байна. За нийгэм даатгалын шимтгэлийг бууруулснаар цаашдаа тэтгэврийн хэмжээ бас буурах ийм эрсдэл үүсэх магадaltaй. Тийм учраас бид нар эргээд бас энэ засгийн газрын төвшөнд ярьж байгаад хуулиудыг боловсруулж бас ажиллана. За таны хоёр дахь асуудал энэ тэтгэврийн зээл яахаар байхгүй нийгэмд бас тулгымдцал асуудалтай одоо энэ өндөр настай хүмүүс маань тэтгэврийн зээлээ аваад тодорхой хэмжээний бас нэг зарим амжиргаагаа залгуулах зайлшгүй шаардлагатай болсон. Мөн энэ дээр нь одоо арилжааны банкнууд бас хэд их ашиг хийгээд байна гэдэг бас нэг тал байдаг. За энийг бас одоо цаашдаа ажиллах явцдаа хэдүүлээ нийлээд бас боловсронгуй болох болцоотой гэж харж байна. Баярлалаа. За боловсролын сайд Наранбаяр 3 минутаар хариулчих. Нэлээд олон асуулт байлаа. За баярлалаа. Тэгэхээр энэ өдийн цай хөтөлбөрийн тухайд бол өнөөдөр 1-5 дугаар ангид хүүхдэд хоол өгч байгаа. Тэгээд дунд сургуулийн хүүхдүүдийг оролцуулах боломж байна уу энэ гэсэн ийм асуулт байлаа. Тэгэхээр бид тооцоо хийж үзээд 26 оныхоо төсвийн одоо хүсэлтэд бол энийг оруулж үзсэн. 6-аас 9 дугаар ангийн нийтдээ 249,820 хүүхэд байна. За энийг нь бол тарифыг нь бол 5,500 төгрөгөөр түүхийн эдийн зардал нь шүү дээ. Ингээд тооцоод үзэхэд бол 2026 онд шаардлагатай санхүүжилт нь 240.5 тэрбум төгрөг болж байгаа. За тэгээд дотор байранд амьдарч байгаа нийтдээ 42,798 хүүхэд байна. За өнөөдөр бол энийг нь бол ахлахыг нь 6,300-аар үдийн хоолныхын тарифыг нь дунд багыг бол 6,000 төгрөгөөр тус тооцоод ингээд олгож байгаа. Тэгээ энэ дээр бол нийтдээ одоо ингээд нэмэгдээд явах юм бол за бид 9,300, 9,000 гэсэн ийм байдлаар нэмэх юм бол 111,600 сая 111 тэрбум 600 сая төгрөг бол шаардлагатай гэж ингэж харж байгаа. Тэгэхээр өмнөх оныхоо төсвөөс бол 46.4% өснө. За ийм тооцоо бол хийгдсэн байна. Зүгээр энэ дээр бас нэг хэд хэдэн бас юу байхад нодлон жил бол энэ Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд 1000 төгрөгөөр цэцэрлэгийн хоолных нь зардлыг бол нэмж эцэгхээс сурааж ингэж ихэлсэн. Иннээс бол үүгээр бол хүүхдүүдийн хоол тэжээлийн байдал эрс сайжирсан. Түүний зэрэгцээ боловсролын ерөнхий хуульд байгаа энэ одоо нөгөө эцэг их нь хуваалцдаг энэ зарчим бол ингэж амилж ихэлсэн байгаа. Эндээс олон одоо эриг сайн үр дүн гарсан. Цаашдаа бид зөвхөн төр талаасаа бүгдийг даагаад явах нь зүйтэй юу үгүй юу гэдгийг бас асуулт болгож тавих ёстой гэж ингэж харж байгаа. За бага ангийн хүүхдийн ялангуяа 6 настай хүүхдийн одоо энэ юуны тухайд бол эсэлтийн тухайд бол энэ таны хэлээд байгаа үнэн одоо хөдөө орнуудад бол үнэхээр одоо нийгмийн ийм айхтар ийм асуудал болж байгаа. Тэгэхээр бид бол багийн баг сургууль гэсэн концепцийг гаргаж ирээд одоо энэ багийн баг сургууль дээрээ бол одоо зөвхөн баг сургуультай хүүхдүүд эцэгхээс дотор байранд одоо очиж сурахгүйгээр ингээд суралцах юм боломжтой. Түүний зэрэгцээ боловсролын ерөнхий хууль дээр бас заалтыг хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол зөвшөөрлөө аваад 7 наснаас бас оруулж болдог. Ийм бас нэг юу байгаа. Заалт бол бий. Тэгэхээр зэрэг ер нь цаашдаа бид бол энэ сүү хөтөлбөрийг одоо үндэснийхээ аж ахуй нэгжтэй хамтраад хэрэгжүүлэх өнөөдөр бол ингээд орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд бас өөрсдөө санаачлаад ингээд хийцэн зарим аймагуд зарим дүүргүүдэд ингээд хийцэн сайн жишээ байгаа. Цаашдаа бид бас эцгийн энэ оролцоог хангаад энэ хүүхдийн одоо хоол тэжээлийн нөхцөл байдлыг сайжруулах ийм зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Ялангуяа ингэж сайжирч ирснээр юу болдог вэ гэхээр зэрэг одоо дундаж нурууны өндөр нь өсдөг. Өсгөлүүн болдог, эрүүл болдог, сайн суралцдаг, сурлагын чанар дээшилдэг ийм эерэг